Намайг Янжин Долгор гэдэг. Би 36 настай. Би 29 дугаар сургууль төгсөөгүй. Бичиг үсэг мэдэхгүй. Одоохондоо сураагүй, багаасаа сураагүй. Би жоохон нэг охинтой гар урлаар гэрээрээ дээл ойдог. Миний хажууд сууж байгаа энэ охтууд 2-3 охтууд ярьж чадахгүй. Би бас ингэ ярьж чадахгүй. 29 дугаар сургууль төгсөөгүй. Энэ төслийг ярьж байгаа одоо яригдж байгаа энэ төслийг би бол дэмжиж байна гэж. Гар урлал, ойдол энэ талаараа бол айгүй юм хийж чаддаг боловч бичиг үсгээ юу тайлагдаагүй энэ айгүй хэцүү байдаг хүмүүс амьтантай харьцаад. Хөгжлийн бишэлтэй хүний хөгжлийн ерөнхий газар гэсэн хэрэгжүүлэгч агентлаг бол би уснараа бас энэ иргэдийн маань дуу хоолой бас хурж тэдгээр иргэдийн маань нийгэмд оролцоо нэгдэж байна. Баянхонгор аймгийн 7 дугаар дарга сонгогдсон улсын их хурлын гишүүн улсын их хурлын дарга Гомбо зүүн зандан шитрийн эвэл төр зохион байгуулагдаж байгаа. Баянхонгорчуудын тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд л онцгой гарч байгаа. Тэрний нэг илэрхийлэхэд одоо 2019 оны улсын төсөвт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ордон барихаар шийдвэрлэсэн байгаа. Ингээд одоо бид нар зураг төсөө гаргачихсан газраа ингээд шийдвэрлэжсэн. Одоо барилгаан бариулахаар ингээд байж байна. Дараа жил бол бас энэ сайхан төвдөө энэ үйл ажиллагаа маань 2 дахь удаага амжилттай зохион байгуулна гэдэгт бол итгэж байна. Би өөрөө хуваар бариуцлал хийгээд амьдардаг. Тэгээд би одоо түрээсийн байранд амьдардаг. Тэгээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ийм ордон баригдах гэж байгаа болохоор одоо маш их баяртай байна. Энэ нэг байртай болчвол бид нар бас хоорондоо мэдэхгүй улсууд хүчнөө мэдүүлж ирээд ингээд харилцаад ажил бол ажлын байр бол байгаа. Ажил байхгүй. Бид нар ажил олдохгүй байх гэвэл биш. Ажил байгаа. Хөдөлмөр өөрсдөө санаачлаад ажиллаа хийгээд өөрсдөө амьдралыг дээшлүүлж ард иргэдэд хийх болцоо зөндөө байгаа гэдгийг хэлье манайхаа.